Сайн мэцэн эрхэм үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн нэвтрүүлгээ хүрэхэд бэлэн болоод байна. Бүгд найрамдах Солонгос улсад ажиллаж амьдарч буй цагааш эрдийн тоо жил ирэх тусан өртсөөр байна. Харин орны сайхан тухуурцсаар хэлийг нь мэдэхгүй, хуулийг нь судлаагүй, өөр тулгымцсан асуудлаа хүнд яаж хандхаа мэдэхгүй иргэд маань эд хөрөнгө амь насаараа хохирсоор байна. Үүнтэй холбогдуулан дараах зочинтойгоо холбогдъё. Өмнө нь танд энэ өдрийн мэндийг хүргэе. Таны нэр аль дүрсэн жаргал гэдэг ажлын аваараа очлоос болоод гэмтэл авсан юм аа. Тэгээд каран дээрээс ягаан дээр чулуунд каранд мөргүүлээд гэмтэл авсан юм аа. Тэгээд тэр гэмтэл нөлөө хүндэрсэн толгоонд гэмтэл авсан. Тийм учиртай юм. Тэгэхээр төвшөөхөө та Солонгос дээрээ хэдэн жил болж байна? Тэргээ санаж байна уу? Одоо 10 оны 9 сарын 10 оны 30-нд очсон. 10 оны 9 сарын 30-нд Солонгос улсад ирсэн биз дээ. Тэгээ ямар үйлдвэрт та ажилласан бэ? Ямар үйлдвэрт ажиллаж байгаад одоо үйлдвэрийн осолд орвоо? Солоны үйлдвэрт ажиллаж байгаад үйлдвэрийн осолд орсон. Тий. Тэгээ таны ажлын цаг хэрвээ яаж ажиллаж исэн бэ? Солонгост ирснээс хойш? Яг өдөр нь ажиллаа орон ягаан тагардаг байсан юм угаасаа. Тий. Тэгэхээр та амралтгүй өдөр болгон өдөртөө ажиллаад шөнөдөө бас ажилдаг байсан байх шүү дээ. Таны үйлдвэрийн дараах ямар хүн байсан бэ? Үйлдвэрийн дараах ажиллаа хийл гэсэн хүн байсан. Ёос ажлын төлөө ажиллаа хийл гэсэн хүн байсан л та. Тий. Танд тэгэхээр амралт гэдэг зүйлийг ерөөсөө олгодог байсан байх шүү дээ. Та өдөрт хэдэн цаг унтдаг байсан бэ? Өдөрт 4 цаг л унтдаг байсан. Тий. Угаасаа. Өдөр нь угаасаа хүнд юм цаа. Тий. Тэгээд тэр ягаанд гарахтаа өөрийгөө гэмтэлтэй орцсон баг. Одоо тэрийг бас тодорхой хэмжээгээр бас санахгүй байна л та. Тий. Та тэр дорой эрүүл мэндийн тийм анхны тусламж авсан уу? Аваагаа угаасаа тэр дорой аваагаа. Угаасаа өөр тэр ягаанд гарч байхдаа яг нойр хүрээд тэр хараанд мөргүүлсэн бас. Тэгээд тавдаа өвддөг байсан тэр ухаан алдаад унтсан бас. Яг хичээх ухаан алдаад унтсан. Одоо таны үйлдвэрийн эзэн чинь тантай холбоо ярьж таны визний асуудал болон одоо амьдрах орон сууц ажлын цалингийн талаар санаа тавьж гин үү? Бүр холбоо тасарсан байгаа юу одоо? Одоо мэдхгүй холбоо тасарсан. Одоо холбоо тасарсан байгаа. Тий. Та тэгээд өдөртөө үйлдвэрийн ажлыгээ шөнөдөө ягаанаар гардаг цалин хэр авдаг гэсэн бэ? Сая цалингийн онц хэсэлтэй угаасаа тиймэрхүү л аавн л да угаасаа. Тэгэхээр сая гарны цалинтайгаар та өдөр болон шөнө давхар бараг 20 цаг нийтдээ хоногийн 20 цаг ажиллаж исэн гэсэн үг үү? Тийм. Яг тэгэж ажиллаж байсан. Тэгээ цалингаатаа өөрөө аваад яаж зарцуулдаг байсан бэ? Одоо танд бэлэн одоо цалингаа хураасан мөнгө байгаа юу? Ар гэрийнхэндээ л явуулсан л да. Тэгээ танд ар гэрийнхэнгээ та амбал хідүүлээвэ. Эхнэр хүүхэдтэй юу? Эхнэр хүүхэд байхгүй. Ерөөсөө 6 дүүнэргээд тэднийгээ тэжээхээс мөнгө явуулсан. Тийм байна. Одоо үйлдвэрийн осолд орсныг танаа ар гэрийнхэн чинь мэдсэн мэдээлэл байгаа. Та холбоо ярьсан уу? Холбоо барайгүй утас байхгүй. Та тэгээд төвшөөхөө үйлдвэрийн осолд ороод яаж одоо энэ хүртэл ирсэн бэ? Үйлдвэрийн осолд ороод энэ хүртэл яаж ирсэн одоохондоо бас өөр ямар ч юм Солонгос хэлээр сайн мэдгүй гэсэн очоор нэр дохоогоор яриад ирсэн л дээ. Тий.
Тэгээд одоо энэ Солонгос ирснээс хойш энэ анхны үйлдвэрийн ослоо өмнө эсвэл ингэж бэртэж байсан уу? Өмнө нь юм бэртэл байхгүй ерөөсөө өмнө нь тийм бэртэл байхгүй анхны бэртэл таваас. Ерөөсөө үйлдвэрийн ослын гэмтэл байгаа юм. Одоо танд биеийн ямар нэгэн зовөр өвдөж саналж байгаа юм юу вэ? Шөнө унтахгүй одоо ийм уудаг болоо жоохон тэрэндээ жоохон саналаад тахсан. Аргагүй шүү дээ, та ингээд шөнийн 24 цагийн 20 цагт нь ажиллаа, шөнийн ажил нь ямар нэгэн нойр солигдох гээд тэрнээсээ болоо та ядаргаанд ороод юм санахгүй байгаа хаа. Одоо та ар гэрийнхэндээ хандаж хэлэх үг юу вэ? За ар гэрийнхэндээ хандаж эрүүл мэнд байгаасай хэтэрхий ачаалтаа битээ ажилласай л гэж хэлэх гэж юм л та. Өөр хэлэх юм бол одоо та нутаг буцмаар байна уу? Эндээ үргэлжлүүлээд ажиллана гэж бодож байна уу? Одоо би боломжтой ажилламаар л байна. Энэ толгойн гэмтлээс болоод энэ гэмтэл энэ аврын гэмтлээс болоод ажилгүй хүн одоо тэр эрүүл мэндийн шалтгааллах байгаа л та. Тэгэхээр одоо танд ямар баалан байгууллага, ямар газараас танд тусламж үйлчлэгийг үзүүлж байна төвшөхаа? Одоо тусламж үзүүлж байгаа албан байгууллага байгаа. Тэднээс бас баярлж байгаа. Бас өнөөгөө үзүүлнэгээр хөөцөлдөж байгаа хүмүүс байгаа. Одоо миний төлөө явж байгаа улсууд байгаа. Тэднээс бас баяр хүргье. Бас монголчууд бас баяр хүргье гэж хамтдаа дамжуулъя. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай.